Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Машинтай шагсаал хийж ард түмэн тэмцэд дуугарсны хүсэнд автомашины татварыг 5 дахин нэмсэн байсан асуудлыг болиулж 13 оныхын байдлаар хэвээр нь үлдээхэр болсон. Энэ нь бол тодорхой болсон. Гэтэл автомашины татварыг 5 дахин нэмээд зам харгуу гоё болгох гэжсэн чинь та бүхэн гай боллоо гэдэг имийг ардын намынхан одоо их хөрж байгаа ардын намынхан бол сурчлага хийж явуулж гэлж байна. Энэ дээр цөмөрөө нэг зүйлийг ухаантай түмэн маань тунгааж хараа. Тоо баримттай ярья. 2020 оны нийслэлийн төсөв бол 1/80-д 212.5 тэрбум төгрөгийг орлого төвлөрүүлнэ гэж тусгасан байна. Энээс 838.8 тэрбум төгрөгийг бол зардал тусгаад улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийг бол улсын төсөвт оруулна гэж байна. Төвлөрүүлнэ гэж байна. Гэтэл улс энэ төсвийг авахгүйгээр улсын төсвийг бүрдүүлэх боломж байсан уу? Автомашины татварыг нэмэхгүй байх боломж байсан уу? Байсан. Энийг бид дараах зүйлээр дурдна. За нийслэлийн автомашины ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэх юм бол 58 тэрбум 864 сая төгрөгийг олно гэж эднэрт бодсон байна. Олно гэж утсан. Өмнө нь бол автомашины зам ашигласнаас 14 тэрбум төгрөгийг олдог байсан. Энийг 58 тэрбум төгрөгөөлөх гэж зорьсон. За гэтэл Монгол улсад автомашины татварыг 5 дахин нэмэхгүйгээр Улаанбаатарыг бодгоо улс орноо сайхан болгох боломж байсан. Гэр ороод дахин төлөвлөлт хийгээд зам харгуугаа янзлах бүрэн боломж байсан. Энийг яаж батлагдж байна гэж. Монгол улсын 1 жилийн төсөв бол 10 их 80 төгрөгөд хүрлээ гэдэг мэдээллийг тавьж байгаа. 1 жилийн төсөв 10 их 80 төгрөг. Гэтэл авиалагчдын учруулсан хохирол бол 11.9 их 80 төгрөг байна гэж авиалагчтай тэмцэх газар мэдээлсэн. Миний энэ хэлж байгаа мэдээллийг авиалагчтай тэмцэх газрын веб хуудас руу орж харж болно. 11.9 их 80 төгрөгийг учруулсан. 11.9 их 80 төгрөгийн учруулсан хохиролын 72.8%-ийг төрийн албан тушаалтангууд учруулсан байна гэж авиалагчтай тэмцэх газар мэдээлж байгаа. Ингээд авиалагчтай тэмцэх газар 11.9 их 80 төгрөгийг олно гэж араас нь хөөцөлдөөд хэдэн төгрөгийг олсон бэ гэхээр 376 сая төгрөгийг нөхөн төлөвлөсөн байна. Энэ нь олох ёстой 11.9 их 80 төгрөгөөс төгрөгийн 0.1% ч хүрэхгүй. 0.1% ч хүрэхгүй мөнгийг олсон байна. Нэг явсандаа цөмөрөө улсын 1 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг авиалагчид идчихжээ. Нийслэлийн 10 жилийн төсөвтэй тэнцэх мөнгийг энэ авиалагчид идсэн байгаа. Энэ мөнгийг олж ирье гэж яагаад энэ төр засгийн удирдлага ажиллахгүй байна? Энийг ухаантай түмэн та бүхэн дор бүрнээ бодорой. Ард түмнийхээ нуруунд дээр 5% татвар нэмэх нь зөв үү? Авиалагчдын авч явсан энэ мөнгийг олоод улсынхаа нийслэл байтугай улс орноо өөдөн татах нь зөв үү гэж та бүхэн өөрсдөөс асуурай. Зам сайхан болгох боломж байсан. Гэтэл энэ засаг төр маань ажиллаа хийхгүй байна. За энэ бол олд ирэх ёстой нэг мөнгө. За нөгөө талын нэг мөнгө байж байгаа. Офшорт мөнгө нуусан. Монголын ард түмний байгалийн баялагийг аваад офшорт нуусан 17 тэрбум долларын асуудал яригдчихсан. Одоо энэ мартагдсан. Тэгвэл 17 тэрбум ам долларыг олоод ирсэн бол автомашины татварыг 5 дахин нэмэх байтугай ард түмнийхээ алгын биш бүр нуруугийн тэнийтэл амьдралыг өөрчлөх боломж байсан. Яагаад энэ төр засаг ажиллаж хийсэнгүй? Өнөөдөр гэхэд Францаас 57 сая еврогийн зээлийг 30 жилийн хугацаатай авъя гэдэг асуудлыг сангийн сайд Хүрлбаатар улсын их хурлын дарагт өргөн барьж байна. Монгол өр зээл тавихгүйгээр зөвхөн энэ авиалагчтайхан хариуцлага тооцоод авсан мөнгийг оруулаад ирэхэд улс орон маань төв хийдэл босноо. Ахаад 3 дахь зүйлээр би батлаа. Эрдэнэ төлөвлөрийг барьцаан тавиад Жастин Батхүү гэдэг хүн барьцаан тавиад Стандарт банкнаас зээл авсан. Энэ зээлийг төлөхгүй бол болохгүй нэ Эрдэнэтэй алдахна гэж хэлээд Эрдэнэ төлөвлөрийн эрсдлийн сангаас 40 сая ам долларыг буюу Монгол банкны нэрлсэн ханшаар 105 тэрбум 263 сая 200 мянган төгрөгийг шилжүүлчихсэн Стандарт банк руу. 105 тэрбум төгрөгийг Жастин Батхүүгээс олоод ирсэн бол автомашины татварыг 5 дахин нэмэх хэрэг байсан уу? Үгүй. Баггүй.
Яагаад энэ улсууд идэж уусан авилгачдын мөнгийг оруулж ирэхгүй мөртлөө амьдралын төлөө зүтгэж байгаа ард иргэдийн нуруунд дээр татвараар дарамтлал бай. Нэг ёсондоо монголчууд хэлдэг номхон тэмээг ноолоход амархан байт юм а гэж. Хөлцөнгөө ард түмэн байгаад байгаа учраас бид нарыг ингэж дарлаж байгаа. Өмнө байсан бүх мөнгийг авилгачид идэж орд газар бий болгож энэ тэнд хаус бүтээчээд одоо зам янзлыг гэхээр та нар мөнгө өг. Өгч чадахгүй бол тэр муухай замтаа явах огчно гэдэг ийм асуудлыг тавьдаг төр байж болохгүй. Төр байж болохгүй. Энийг үзэж байгаа ухаантай хүн болгон шууд ойлгож байгаа. Нийслэл бид нар олон замыг санал болгосон. Жишээ нь улсын төсвийн тодтолд энэ 50 дутж байгаа мөнгө оруулж ирж болно гэдэг асуудлыг тавьсан. Нийслэлийн дарга нарын унж байгаа үнэтэй машинуудыг дуудаг худалдаанд орж зараад оронд нь бүх машина пүрүүсээр солилцгоо. Тэгвэл энэ мөнгө чинь нөхөгднө гэж бид нар хэлсэн. Арга замыг зааж өгсөн. Альсвал нийслэл гот дээр байгаа хэрэггүй дарга нарын 6 орлогч байна. Ялсан нам өөртөө зориулж бий болгосон. Энэ орлогчдын тоог зөөлөөд энэ дарга нарын хангамжийг багасгаад ирэх юм бол энэ мөнгө гараад ирнэ. Ард түмнийхээ нуруунд дээр битий татвар нэмэ гэдэг асуудлыг тавьсан. Ийм бодиттой аргументыг хилээд байхад зориуд сошиал ертөнцид өөрсдийн хөлсний бичээчид өөрсдийн намынхаа үнэнч хүмүүсээр бидэнд лөө зориуд им дайралтыг бол хийлгэж байна. Тийм учраас бид энэ мэдээллийг дэлгэж байгаамаа. Тийм учраас энэ мэдээллийг цаашаа шеэр хийж бусдад түгээж өгч туслаарай. Хоёрдугаар энэ 5 дахин нэмсэн асуудлыг зөвөө гэж үзэж байгаа нэг монгол хүн байвал бид тэр хүнд буруу гэдгийг чинь нотлохын тулд тантай хаанч халз мэтгэлц бэлэн байна. Манай өрөөнд ирээд энэ мэдээллүүдтэй танилцж болно. Өнөөдөр монголчууд бол тэнэг биш ээ. Бодит мэдээлэл дээр тулгуурлаад ярьдаг болсоо, хийдэг болсоо. Тийм учраас өмнөх шиг олон хэвлэл мэдээллээр бөмбөгж жагаад олон түмний тархийг угаанаг бол тийм байхгүй. Тийм учраас Монгол улсын төр засаг эрх барьж байгаа нам амлалт гэж гарч ирсэн төрийн түвшидээс хичээнгүлэн хүсье. Улсын төсөвд учруулсан 11.9 их 80 төгрөг. Монгол улсын 1 жилийн төсвөөс илүү энэ мөнгийг олж ирээ. Нийслэл хотын жилийн 10 жилийн төсвийг энэ авилгачид идсэн байна. Энийг олж ирээ. Тэгхийн бол ард түмнийхээ нуруунд дээр татвар нэмэх шаардлагагүй. Аз жаргалтай Улаанбаатар хотыг бий болгоно гэдэг бол ард түмнийхээ татварыг нэмэх биш, ард түмнийхээ нуруунд дээрээс ачаа хөнгөлөхийг хэлдэг юм а. Энийг бол энэ мэдээллийг үзэж байгаа ухаантай түмэн ойлгож байгаа. Ингээд энийг цаашаа түгээж шеэрлж өгөөрэй. Та бүхэндээ маш их баярлалаа.